Нийслэл Улаанбаатар. Сүүлийн 20 жилд хурдцтай өсөж, эдийн засгийн 3/2-ыг дангаараа бүрдүүлдэг болсон. Хотын дэд бүтэц ачааллаа дийлэхгүй төрч шийдэл нэгсэн асуудлууд улам нэмэгдсэн. Ил харагдах асуудлуудаас гадна хотын ус хангамж илүү том сорилт болж эхэллээ. 2018 онд усны хязгаар хомсдол бид орсон. За яагаад тэгэхээр Улаанбаатар хотын усны нөөц ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээ 256 мянган метр куб хоног. Гэтэл бид нар хоногт 300 орчим мянган метр кубыг ашиглаад эхэлсэн. Өшөө том аюултай. Бид 300 мянган метр куб ашиглаж ин гэж ярьж ийсэн боловч бодит байдал дээр хэд байгааг бид ерөөсөө мэдэхгүй байсан. Ус амьдралын эх булаг. Улаанбаатар хот жилдээ 55-аас 70 сая шометр усыг туулгалын дагуух 7 их үүсвэрээс олборлон ашигладаг. 2000-ад оноос орон сууц зам талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, усны эрэлт жилээс жилд нэмэгдсээр хотын ирээдүг ус хангамжийн шин шийдэлгүйгээр төлөвлөх боломжгүй нь улам тодорхой болов. Одоо байгаа нөөц чинь хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдалд орох эрсдэлтэй юм байна гэж 10 гаруй жилийн өмнө бас дүгнсэн байгаа бодит нөөцөөрөө бол эдийн засгийн хөгжил бага дунд хөгжилтэй өсрөнгөө хөгжилтэй гэх юм уу 3 хувилбараар тооцоод үзэх юм бол дундаж хувилбараар нь 2030 он гэхэд л одоо байгаа нөөцөөрөө хангаж чадхаа байх нэ гэсэн дүгнэлт гарч байна. За хэрэг энийг хурдтай эдийн засгийн хөгжил нь хурдтай явах юм бол 2025 онд энэ нөөцөөс өөрөө хангаж дийлэхгүй болох нэ гэдгийг тогтоосон байгаа байхгүй юу? 2014 оны 12 дугаар сарын 10 Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсыг компакт гэрээ дахин хэрэгжүүлэх боломжит орноор шалгарууллаа. 2 дахь удаага компакт гэрээгээр буцалтгүй тусламж авах энэ боломж Азийн орнуудаас зөвхөн Монгол улсад олдсон юм. Шинэ компакт гэрээний чиглэлийг тодорхойлох хамтын ажиллагаач удахгүй эхэллээ. So one of the main analysis that MCC does Аливаа улс орон хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй болох үед мянганы сорилтын корпорацийн хийдэг судалгааны нэг нь тухайн орны эдийн засгийн өсөлтөд хамгийн их саад болж өгч зүйлсийг тодорхойлох явдал юм. Улаанбаатар хот улсынхаа эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч нь болохыг судалгааны үр дүн харуулсан. Харин өсөлтөөс хойш татшгүй нэг гол хүчин зүйл нь үйлдвэрлэл болон иргэдийн хэрэглээний ус хангамж хангалтгүй байсан явдал байв. Энэ наривчилсан судалгааны үр дүнд мянганы сорилтын корпорац Монгол улсын засгийн газартай хамтран ажиллаж нийслэл тулгарч буй ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг тодорхойлох нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болох нь илэрхий болсон. Хүн ам эдийн засгийн хурдцтай өсөлтийг гүйцэх, ус хангамжийн найдвартай их үүсвэрийг бий болгох, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт болон салбарын чадварыг бэхжүүлж, тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, цогц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх стратегийн чухал хөрөнгө оруулалтыг хийхээр хоёр улсын засгийн газар шийдвэрлэв. 2018 онд усны компакт гэрээг байгуулж, Монгол улсын усны салбарт түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн түүхтэй. 5 жилийн хугацаанд хэрэгжих усны компакт хөтөлбөрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ $462 сая. 2021 оны 3 дугаар сарын 31. Энэ өдрөөс усны компакт хүчин төгөлдөр болж хөтөлбөр хэрэгжүүлэх 5 жилийн хугацаа тоологдож эхэлсэн билээ. Ус хангамжийн баруун их үсрэг шинээр байгуулах төслөл ерөөсөө Улаанбаатар хотын ус хангамжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ийм төсөл байгаа.
нэлээд дээр үеэс одоо 30-40 жилийн өмнөөс гэхэд бол одоо манай энэ баруун их усрыг байгуулсан биокомбинат шүүн фабрикийн хавцаа бол газрын дорх усны баялаг ариун нөөц байна гэдгийг бол эрдэмтэд судлаачд бол судлан тогтоосон байдаг. За энэ баялаг ариун нөөцийг бол мэдээж эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг бүтээх процесс үйл явцын нэг болгох нь бол манай орны хувьд, нийслэл хотын хувьд маш чухал. Монгол Улсын засгийн газар болон мянганы сорилтын корпорац нь төслийг хэрэгжүүлэх боломжтой эсхийг тодорхойлох судалгааг техник, санхүү, нийгэм, байгаль орчны талаас наривчлан судалсан. Бид үүнийг Улаанбаатар хотын иргэдийн усан хангамжийг эх 50 жилийн хугацаанд доктортой хангах хамгийн бодиттой шийдэл гэж үзсэн. Ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах төсөлд шувуун фабрик, биокомбинатын ордуудаас ус олборлох гүний 30 худаг болон дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн цогц байгууламж, мөн олборлсон усыг үйлдвэрт нийлүүлэх, үйлдвэрээс цэвэршүүлсэн усыг төвийн шугам дамжуулах, нийт 55 км шугам хоолойг суйрлуулах бүтээн байгуулалтууд багтана. Эдгээр байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн барьж байгуулах гүйцэтгэгчдийг олон улсын нээлттэй тендерийг зарлан сонгон шалгаруулах нь Монголын мянганы сорилтын сангийн хамгийн чухал даалгавруудын нэг байсан гэж хэлж болно. Мянганы сорилтын корпорацийн дүрм журмын дагуу компакт гэрээнд заасны дагуу бид нар бол зайлшгүй олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулах ёстой. Баруун их усрыг шинээр байгуулах төслийн хувьд бол нэг зөвлөх үйлчилгээний гэрээ, 2 ажлын гэрээтэйгээр энэ төслийг хэрэгжүүлсэн. Төслийн эхний шат баруун их усүрийн усны нөөцийг тогтоож, байгаль орчны нөлөөлөл, эдийн засгийн үр ашгийг наривчилсан судалгаанд суурилсан техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлыг Америкийн нэгдсэн улсын Ecom компани, Монгол улсын Prestige Engineering компанитай хамтран гүйцэтгсэн. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг бүтээн байгуулах, нэгдсэн удирдлагын SCADA систем суйрлуулах ажлыг Туркийн MAPA Group, харин шинэ ордуудаас ус олборлох, гүний худгуудыг барьж байгуулах, түүхий болон цэвэршүүлсэн ус дамжуулах, хос шугам хоолой суйрлуулах ажлыг Израилийн Baran Group гүйцэтгэхээр шалгарсан байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга ухсралт 2021 оны 8 дугаар сард гүний худгийн өрөмдлөг шугам хоолойг суйрлуулах ажил 2022 оны 7 дугаар сард эхлэж их бүтээн байгуулалтын ажил сонгон хайрхан уулын бэл туул голын бэлчирт өрнөв. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны өмнөөс өнөөдөр би та бүхэнтэй хамт байж 93 сая $, өртөг бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байгааг тэмдэглэхдээ маш таатай байна. Баруун их усүрийн хамгийн том байгууламж болох ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, сонгон хайрхан уулын зүүн бэлд үйлдвэрийн шавыг тавилаа. Газар шорооны ажил яг эхлэх үед бол яг энэ үйлдвэр барьж байгаа газар маань маш их хэмжээний хаттай ийм орчинд таарсан. За ингээд манай гүйцэтгэгчийн зүгээс болохоор заавал тэслэгээ хийж бид нар доошогоо 15-аас 20 метрийн ийм ухалгууд хийх шаардлагатай болсон. Тэгээ бид нар тэслэгээ хийх бас боломжийг судалсан боловч яг нөгөө суурьчдын бүстэй ойрхон дээр нь таглагтай уул учраас энэ тэслэгээ хийх боломж байгаагүй. Ингээд бид нар 6 сарын турш ерөөсөө хүнд машин механизмын хүчээр 6 сар одоо газар шорооны ажлыг хийж гүйцэтгсэн байна. Цэвэршүүлсэн ус хадгалах 18,000 куб метр багтаамжтай усан сан яг энэ хадан дунд тээгдэр байсан. Үйлдвэрийн барилга ухсралтад Туркээс нийт 350, дотоодын компаниудын 500 гаруй хүн ажилласан тооцоо бий.
шахуу хуваарьт гүйцэтгэлийн дүнд 2023 оны эцгэхэд үйлдвэрийн үндсэн 5 байгууламжийн бетон цутгалтыг бүрэн хийж дуусгасан байна. Усны компактын бүтээн байгуулалтуудыг олон улсын зөвлөх инженеруудын холбоо FIDIC-ийн гэрээний нөхцлөөр хэрэгжүүлсэн юм. Хүн хүчний тухайд 2021 онд 100% Монгол хүмүүстэй ажилласан. 2022 он гарахад барилга байгууламжийн онцгой нөхцөл шаардлага улмаас хэв хашмал, каркаснаас эхлээд механикийн талаас ч, цахилгааны талаас ч нэрийн мэрэгжлийн хүмүүсийг авчирсан. Бид маш олон дотоодын компанитай хамтарсан. За тэгээ нийтдээ 230 мянган метр куб орчим газар широоны ажил барилгын талбай дээр хийгдсэн байна. 35 мянга орчим куб метр бетон, за 5500 тонн арматурыг хэрэглэсэн байгаа. Барилгын ажилдаа нийтдээ 650 гаруй хүн хүч, за 150 гаруй машин механизм тооны төхөөрөмж ажилласан. Гүний худгуудын барилга угсралт шугам хоолой суйрлуулах Израилийн Баран группийн туслан гүйцэтгэгчээр дотоодын 8, мөн Туркийн 2 компани хамтран ажиллалаа. Энэ үеэс төслийн 3 талбайд нэгэн зэрэг бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжиллээ. Манай зурцлыг гүйцэтгэсэн Америкийн Acom компани 100 жилийн үерийн судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд манай их усрын 2 талбай маань өөрт автах өндөр магадaltaй бүс байсан учраас анхнаасаа худгийн барилгын зурцлыг бид нэр газрын түвшингөөс 1.5-аас 2 метрийн өндөрт байрлахаар анхнаас нь шийдэж өгсөн байгаа. Дал 80 худгийг өрнөтгөхөөр төлөвлөж ирсэн. Гэвч Монгол улсын хууль дүрмийн дагуу газар олголттойгоо холбоотойгоор тийм олон цооногийг өрнөдөх боломжгүй болоод цооногийнх нь тоог цөөлсөн. Цооногийнх нь өөрийнх нь бүтээмжийг сайжруулах гэсэн юм шийдэл гаргасан. За тэгэхээр бүтээмжийг сайжруулахын тулд яах вэ гэхээр нэгт бол цооногийнх нь диаметрийг бол өргөсгөөд том цооног болгож байгаа. За энэ их юм бол 600 мм-ийн өрнөтгтэй том цооног. Йогийн их усрын худаг маань 71 литр секунд, шувууны их усрын худгийн ноцоосны хүчин чадал маань 74 литр секунд. Олборлох хүчин чадалтай. Монголд байхгүй өндөр хүчин чадалтай гүний худгийн ноцоосыг 2 их усрууд дээр тавьж суйрлуулсан байгаа. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд олон шин технологиудыг нэвтрүүлсэн юм. Жишээлбэл Монголд анх удаа голын голдрлыг өөрчлөхгүйгээр авто болон төмөр замын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр газар доогуур сүүлгээ хийж шугам хоолой суйрлуулах ажлыг гүйцэтгсэн юм. Сүүгчлэлээр хийдэг өргөмлийн компани Монголд байхгүй байсан учраас бид Магны сорилын сандтай хамт гэрээлж энэ технологиг анх 2 жилийн өмнө бид нар оруулсан 2 иж бүрдэл хөрөмж оруулж ирсэн. За энэ хөрөмжийг ашиглаад туулгоол доогуур 8 метрийн гүнд 253 метрийн урттайгаар 1.5 метрийн диаметртэйгээр нийтдээ 4 удаа сүүгчлэл хийсэн. За төмөр зам доогуур ингээд нийтдээ 5 удаагийн сүүгчлэлийг хийгээд ажил дуусчаад байж байна. Шугам фабрикийн цуглуулах талбайн 7.3 км талбайд шугам хоолой угсралтай ажил. Мөн биокомбината шугам фабрик хүртэлх 14 км газарт 900 мм-ийн зөөлөн ширмэн хоолойн шугам угсралтай ажлыг хийж гүйцэтгсэн. Түүхэндээ Монголд голцоо цооногийн томролсонд хайрга эсвэл илс ашигладаг байгаа. Гэхдээ тэр нь бол удаан хугацаанд цооногийн ашиглалтын ашиглалтын коэффициент нь 10-20 жил 30 жилийн хугацаанд мууддаг учраас энийг бол Германоос юм шилэн бөмбөлөг хийсэн зүгээр юм байна. За тэгээд энэ яагаад хийсэн бэ гэх юм бол нэгт цооног руу орж байгаа усны хэмжээг ихсгэн хоёрт тухайн цооногийг дахин цэвэрлэх янзлахад зардал айгүй багтаад байдаг учраас удаан хугацааны төлөлтийн дунд гэж бодож байгаа гаргасан байна. Баруун их усүрийг байгуулах төслийн бүх ажил дардан замаар явсангүй. Олон сорилтыг даван туулсан байдаг. 2019 онд эхэлсэн ковидын хөл хорой тэр цартгалын нөлөө бол тэр чигээр ингээд манай төслийн хэрэгжилтэд давхцдаг.
Зураг төслийн хамгийн хүндрэлтэй хэсэг нь COVID-19 цар тахлын үед зайнаас ажиллах шаардлагатай болсон явдал. Манай офис Америк нэгдсэн улсад харин тоног төхөөрөмж нийлүүлэгчид, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад ард улсад захиалагч маань Монголд байсны улмаас харилцаа холбоо маш чухал болж нийтлэг зорилгодоо хүрэхэд ихээхэн хүчин чармаалт шаардсан. COVID-19 бидний хувьд томоохон сорилт байсан ч бид амжилттай даван туулсан. Европоос ихэвчлэн орж ирэх тоног төхөөрөмжүүд маш их хугацаа алдах ийм асуудлууд бас гарсан. Дандаа Оросоос арматур наашаа оруулж иржсэн бол бид нэр дотоодын дархны арматурыг авах, за цементийн хомслыг одоо мон цементтэй тусгайлсан гэрээ байгуулж энэ үеийг туулсан. 2022 онд бол түлш тасарсан. За энэ бол бас яг намар байсан. Барилга угсралтын дээр чинь маш хэмжээний хүнд машин механизмууд ажиллаж байгаа. Бүгдээрээ дизель түлшээр ажилладаг. Энэ дээр бид нар бас холбогдох яамдууд руу, дээр нь одоо нефт импортлагч компаниуд руу тусгайлсан хүсэлтэд илгээж багаар боловч дизелийн түлшээ бид нар авах юм боломжийг бүрдүүлж ямар ч ажлаа зогсоохгүй. Гэхдээ мэдээж тухайн үед бол нэлээд удаашрсан. 23 онд 7 сар ихээр болсон үерээс шалтгаалаад манай төсвийн талбай бол үер тавтаад тэгээд үерийн улмаас бол биокомбинатын их усэг маань бүхлээрээ ер нь нэвтрэх боломжгүй болсон. Бүх машин механизмуудаа гаргасан, төр барилга байгууламжуудад нүүлгэн шилжүүлсэн. Тэгээд ер нь бол төсвийн талбайгаа бараг 2 сарын хугацаанд хаасан. 6-7 сарын их хэмжээний бороо орохоос өмнө айл болох их ажил амжуулах гэсэн зорилго тавиад бэлтгэлээ хангасан боловч 24 онд дахиад үер болсон. Тэгэл хоёр талбай маань хоёулаа бүхлээрээ нийтээр ер нь бол ингээд усан дунд орцсон байсан ба. Төслийн байгууламжуудыг цахилгаан дулаанаар хангах үүргийг Монголын тал хүлээхээр компакт гэрээнд тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний яам, дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 9 багц тендер шалгаруулан зохион байгуулсан юм. Зөвхөн манай үйлдвэр зориулж цэнгэг дэд станцыг, шууны хөөсөр зориулж хилэм дэд станцыг, 2 дэд станцын өргөтгөл гүйцэтгсэн байгаа. Энэ мянганы сарлын цагаар хэрэгжсэн цогц энэ төслийн хүрээнд нийтдээ одоо 59 тэрбум төгрөгийн эрчим хүчний хангамжийн төслүүд Монгол Улсын засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн байна. Ундны ус дамжуулах зориулалттай 100 жилийн эдлэгээтэй уян ширмэн ган хоолой шугамыг угсрах, буцаан хучих ажлууд 2025 оны намар бүрэн дууслаа. Ингэснээр 2 шинэ их усүрийг ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй мөн үйлдвэрийн цэвэршүүлсэн усны шугамыг ус сувгийн төвлөрсөн системд холбосон юм. Үйлдвэр уламжлалт болон урвуу осмосын гэсэн 2 дамжлагт буюу хосолсон технологиор усыг гүн цэвэршүүлнэ. Уламжлалт технологи нь олборлсон усыг шууд уух, ундны усны төвшөнд хүртэл цэвэршүүлдэг. Уламжлалт цэвэршүүлэх процессор гарсан усыг бид нэмж гүн цэвэршүүлэх процессор цэвэршүүлж байгаа. Энэ процесст маань урвуу осмосын мембран шүүлтүүрийг ашиглаж байгаа. Урвуу осмосын мембран шүүлтүүр нь юу вэ гэхээр маш нарийн микрон хэмжээтэй мембраны шүүлтүүрээр усыг шүүнэ гэсэн. Бараг эрс бодис бохирдол юу ч байхгүй. Тэгэхээр гарч байгаа ус нь маш цэвэрхэн. Бүх ундны усны байгууламж урвуу осмосын системтэй байдаггүй. Харин энэ байгууламжийг ирээдүйд зориулж барьсан. Ус олборлох, цэвэршүүлэх, цэвэршүүлсэн усаа хотын шугамд нийлүүлэх бүх үйл явцыг нэгдсэн нэг системээр алсаас удирдах хянана. Био олон шууны бүх худгууд SCADA системд холбогдсон. Тэгээ энэ юус үг гэхээр худаг дээрээс жишээлбэл бүх мэдээллийг авч ажилладаг. Ус уугийн одоо нэгдсэн SCADA систем дээр хянагддаг. SCADA гэдэг бол тэр процессыг автоматар хянах автомат үйл ажиллагааны хяналтын систем. SCADA гэдэг бол энд ямар процесс дээр хаана юу хийгдэж байна, ямар технологи дээр горимдын алдаа гарч байна, горим зөв явж байна уу, хийх ёстой цэвэрлэгнүүд нь яг ном ёсоор хийгдэж байна уу гэдэг бүх хяналтын систем, удирдлагын систем өөрөлдвөл автомат компьютерийн хяналтын системд орж ийн гэсэн үг. Үүнийг гүйцэтгэх 28 ажлын байранд ус сувгийн инженер техникийн ажилтнуудыг тоног төхөөрөмжийн угсралтын шатаас эхлэн сурган дадлагжуулжээ.
3 жил хагас үргэлжилсэн энэхүү том бүтээн байгуулалтад үндсэн гүйцэтгэгчээс гадна 31 туслан гүйцэтгэгч оролцсон байдаг. (2026 оны 3 дугаар сар ус гүн цэвэршүүлэх үйлдвэр анхны усаа хүлээн авч туршилт тохируулга хийж эхэллээ. Төслийг хугацаанд нь эзлэж, үйл ажиллагааг хүлээлгэж өгөх хариуцлагатай үе. Асар мэрэгжлийн төвшөнд цогц байдлаар баригдсан байгууламж болжээ. Бүх зүйл бидний техникийн үзүүлэлтүүдийн дагуу хийгдсэн нь харагдаж байна. Бид энэ байгууламжийн зураг төслийг 2021 онд боловсруулж дуусгасан. 6 жил шаардагдсан. Харин одоо бол зураг төсөл маань бодитоор бүрэн хэрэгжчихгээд байна. Баруун их усүрийн бүтээн байгуулалтад дэлхийд нэр хүндтэй олон улсын туршлагатай компаниуд оролцож, үндэсний бүтээн байгуулагчдтай мөр зэрэгцэн ажилласан нь энэхүү төслийн үн цэнийг улам бүр нэмэгдүүлсэн юм. Зөвхөн барилга байгууламжаар хязгаарлагдахгүй энэ төслийн үн цэн нь шилдэг туршлага мэдлэгийг Монголд нутагшуулсан явдал байлаа. Улсын төсөл учраас анх удаа Монгол залуучууд хийж гүйцэтгэж байгаа. Тэгэхээр бидэд олон улсын мэрэгчлэнүүд хэрэгтэй байсан. Тэр хүмүүс маань ирээд сайхан төслөө гүйцэтгээд явсан байгаа. Бүтээн байгуулалт эхлэхэд газар чөлөөлөлт хамгийн чухал хэсэг болдог. Томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт гэдэг талуудын ойлголцол, зөвшөлтсөл шаарддаг нарийн эмзэг ажил. Монголын мянганы сорилын сан бол газар чөлөөлөлтийн ажил олон улсын стандарт буюу олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартын дагуу хэрэгжүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр илүү тийм эргэн төвтэй, иргэнийг аль болох хохироохгүй байх, аль болох нөхөөлрыг зах зээлийн ханшаар илэгдэл хоригдол тооцохгүйгээр ямарваа нэгэн татвар төлбөр хураамж авах болвол шаардлагатай болвол тэрийг нөхөөлөрт нэмэгдүүлж тооцсон ч гэдэг юм уу те. Тухайн одоо газраа чөлөөлүүлж байгаа, газраа ингээд алдж байгаа хохирлоо одоо нөхөн төлөвлөж байгаа тухайн иргэн аж ахуйн байгууллагаас ямарваа нэгэн одоо өртөг зардал гаргуулахгүйгээр асуудлыг шийднэ. Буюу газраа чөлөөлнө, газар чөлөөлтийн харилцаанд орно гэдэг юм. Энэ арга зүйгээр явдаг. Туулын доод хөндөд 5 жилийн турш өрнсөн энэхүү бүтээн байгуулалтын ажил иргэдийн өдөр тутмын амьдрал, хүрээлэн буй байгаль орчинд айлуулах сөрөг нөлөөгүй байхад анхаарлаа хандуулж, тусгайлан төлөвлөгөө гарган ажилласан юм. Үүний нэг жишээ нь сонгон хайрхан уулын ингэрдэх таруугыг хамгаалах үйл ажиллагаа байлаа. Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартын дагуу таргууны тоотлогоо маань хорогдох юм уу багасах юм бол манай энэ компактын үйл ажиллагаа зогсох хүртэл ийм том эрсдэл үүсдэг байгаа. Тийм учраас бид нэр энэ таргуундаа маш их ашиглагдал өгч ажилласан. Энд нь бүр тусдан таруу хамгаалах төлөвлөгөөгөө гаргаад батлуулаад ажилласан. Ус гүн цэвэршүүлэх байгууламжийн төсөл эхэлсэн 21 оны намар энэ ам нь 7 дош бүлний 57 бодгол бүртгэж байсан бол төсөл дуусч байгаа 25 оны 128 бүлд хамаарах 160 гаруй тарга болон олширсан байна. За бид нар энэ нөхөн сэргээлт төвчлөлтийн ажлыг энэ бүтээн байгуулалт барилга өсрэлтийн ажилтайгаа яг зэрэгцүүлээд хийгээд эхэлсэн байдаг. Манай төслийн усны компактын хувьд нийт 55 км шугам хоолой суурилуулсан. Гэхдээ энийг анх төлөвлөхдөө бид нар байгаль орчин төлөх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд нь байлгаж энийг төлөвлөж хийсэн. За мөн нийт шугам фабрикт 5.3 га газарт 10,000 модыг мэргэжлийн байгууллагаар тарьж ургуулж нийслэлийн ойн сан түлээлж өгсөн ийм сайхан ажил болсон. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бол зүгээр нэг барилга биш, олон 10 жил Монголын иргэдийн амьдралд нөлөөлөх дэд бүтэц. Тиймээс бид энэ төслийг эхнээс нь эдийн засгийн төдийгүй нийгмийн хүний эрхийн өндөөс харж төлөвлөсөн. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн санхүүжилттэй төсөл учраас олон улсын стандартуудыг чанд мөрдөх, орон нутгийн иргэд байгууллагуудтай ойлголцож нөлөөллийг зөв удирдах нь зайлшгүй шаардлага байсан. Туркид ч барилгын салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал. Тиймээс бид ихэвчлэн үйлчилгээ туслах ажлын байранд эмэгтэйчүүдийг төлөө авсан.
Мянганы сорилтын 2 дахь буюу усны компакт гэрээний хүрээнд нийслэлийн ус хангамжийг 80 гаруй хувиар нэмэгдүүлэх шинэ их үүсвэр байгуулагдлаа. Америкийн нэгдсэн улсын буцалтгүй тусламж, Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалт бүхий энэ бүтээн байгуулалт эдийн засагт өрийн дарамт үүсгээгүй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгээр ялгаатай. Хэрвээ ус хангамж хангалттай байвал нийслэл маань баруун тийшээгээ тэлж хөгжих бүрэн бололцоотой болж байгаа. Тэгэхээр энэ манай баруун их усвар маань шин суурьчдын бүсүүдийг одоо Улаанбаатар хотын баруун хэсэгт цэвэр усаар хангах ийм бүрэн бололцоотой болж байгаа. Дээр нь бол мэдээж ус хангамж бэлэн болохоор цаашдаа эдийн засгийн хувьд ач холбогдолтой шинэ одоо аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын баруун хэсэгт үйл ажиллагаагаа явуулах бүрэн бололцоотой болж байгаа ийм ач холбогдолтой байна. Эдийн засгийн загвараараа болвол төслийн өгөөжийг төсөл хэрэгжиж дууснаас хойш 30 жилийн хугацаанд тооцоолдог байгаа. Монголын мөнгөний сорилтын сангийн төсөл хэрэгжсэний дараах 30 жилийн хугацаанд Монгол улсын маань хүн амын тоо 4.4 сая болно. Тэрэн дундаа Улаанбаатар хотын иргэд маань 2.4 болно хэмээн тооцоолсон байдаг. За энэ нь манай төслийн өгөөжийг Улаанбаатар хотын нийт иргэд буюу 600-аад мянган өрхийн 2.4 сая иргэд хүртнэ гэсэн ийм тооцоолол байдаг. Усны хомсдолд өртөх өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хот ирээдүйн иргэддээ зориулсан бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ус хангамж инхүү баталгаажлаа. За энэ баруун их усвар маань өөрөө 50 сая метр кубын хүчин чадалтай гэхээр энэ бол Улаанбаатар хотын хамгийн том унтны усны их усвар болж байгаа. Урт хугацаанд бодит үр өгөөж өгөх, улс орны эдийн засаг хөгжлийн ирээдүйг баталгаажуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх томоохон хөтөлбөрийг Монгол, Америк хоёр улс хамтран хэрэгжүүлсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дотроо суугаад ярихад бол сэтгэл бол мэдээж маш өөр юм. Өмнө нь хөтөлбөрөөр хэрэгжүүлээ, асуудлууд тохоо бүр гараад шийдэд явж хахад хоошоо эргээд харахад бол нөө тулсан зам нараа богинохон урагш харахад бол хүлээж байгаа зам нь илүү урт харагддаг байсан. Одоо харахад бол хоошоо эргээд харахад бол тулсан зам маань илүү урт. Бас нилээдгүй сад бэрхшээл туулаад даваад тойрхын тойроод туулахын тулаад гараад ирчихсэн. Энэ ажлыг одоо зураг төсөв цаасан дээр байхаас нь эхлээд үдий бодит барилга байгууламж, бодитор бүтээн байгуулсан ийм болчихсон байхыг харахад бол хамгийн түрүүнд бол бахархах сэтгэл их төрж байна. Улаанбаатарын ирээдүйг тэтгэх амьдралын шин их булаг ориглон ундарч маргаашийн хөгжлийн баталгаа болон урсах болно. Улаанбаатар хотын ус хангамж баталгаатай боллоо. Усны компакт. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баттгах.